Амралтын жуулчлалд хамгийн чухал зүйл нь нэгдүгээрт жуулчдыг татах зүйлс. Хоёрдугаарт байр ба үйлчилгээ, гуравт тээвэр юм. Энэ үйлдвэрлэлийн гол үзүүлэлт нь жуулчдын тоо ба түүнээс олох орлогын хэмжээ юм. Жуулчлалын хэд хэдэн төв байгаа ч Европ дэлхийд тэргүүлж байна. 2019 оны байдлаар Европын бүс нутагт 742 сая жуулч ирсэн нь нийт жуулчдын 51% болж байна. Олон улсын аялал жуулчлалд дэлхийн хэмжээгээр хоногт 3 тэрбум $, зарцуулагдаж байгаагийн ихэнх нь амралтын жуулчлал юм. Газар дундын тэнгисийн бүс нутаг нь дэлхийн амралт аялал жуулчлалын хамгийн том бүс нутгийн нэг юм. Энэ бүс нутаг нь Хурай халуун зунтай чиглэг өвөлтэй. Дэлхийн 2-р дайны дараа цэргийн онгоцыг иргэний тээвэрт ашиглаж эхлэн газар дундын нэгс орчмоор аялах хүмүүст үйлчлэх болсон нь амралтын аялал жуулчлалын эхлэл болсон. 1950-ад оны үед амралтаараа гадаад руу явдаг хүн Англид маш цөөхөн байжээ. 1957 онд анхны жуулчид Испанийн Бендорм хотод очсон түүхтэй. Амралтын энэ хотод жуулчлалын оргил үед нэг хоногт 550 мянган жуулч ирдэг ба Европод ирсэн жуулчдын 47% нь Испанид ирэх болсон. Бендорм бол газар дундын тэнгист зүүн хэсэгт орших Испани улсын Аликанте мужийн нэг хот юм. Энэ хотод ирсэн жуулчдын хамгийн ихээр очдог 10 газрыг танилцуулъя. Бендорм хотод ирсэн жуулчдын хамгийн ихээр сонирхдог газрууд нь 10 Мундамар далайн амьтад болон усны шувууд халуун орны амьтад амьдардаг парк. 9 Бендорм хуучин хот эртний түүх соёлын дурсгал бүхий барилга байгууламж бүхий газар. 8 Бендорм арал байгалийн нөөц газар. 9 Ла Круз де Бендорм эртний загалмаа бүхий газар. 6 Гигийн Жеймс ба Гигийн Анны нарын сүм. 5 Акваланда Бендорм усан парк. 4 Поненте далайн эргийн наран шарлагын газар. 3 Сере хаалта байгалийн цогцлборт газар. 2 газар дундын тэнгисийн эргийн тагт. 1 Терра Митика хамгийн том парк.